Ахын чамд туслая. Аюу. Гэгээ, миний охин. Одоо гэртээ ороорой. Хоол болох гэж байна шүү. Миний охин сайхан амраарай. Та ч гэсэн сайхан амраарай. Баярлалаа миний охин. Сайн охин шүү. Чи хэн бэ? Би хамгаалагч жаал байна. Би аюулд орсон хүүхдүүдэд тусалж зааж зөвлөдөг юм. Өнөөдөр тэр хүн чиний биед хамаагүй хүрлээ. Тийм ээ. Тэр хүн манай хажуу байрны хүн. Гэхдээ надад их муухай санагдсан. Би яах учраа ч болоогүй. Чиний бие бол чиний л бие. Хүний биед хүрч болохгүй хэсэг гэж байдаг байхгүй юу? Энэ улаан өнгөөр тэмдэглэсэн хэсэг бол хүний биеийн хамгийн нандин хэсэг. Энэ хэсэгт хинч хүрч болохгүй. Зөвхөн аав, ээж, дотны хүмүүс чинь усанд оруулах зорилгоор эсвэл эмчлэх зорилгоор л хүрч болно. Хэрвээ дахиад хэн нэгэн чиний биеийн хүрч болохгүй хэсэгт хүрэх юм бол болохгүй боль гэж өөртөө итгэлдээ бүх хүнд сонсогдохоор чанга хэлээрэй. Энэ маш чухал шүү. Ойлгосноо? Ойлголоо. Дахиад хэн нэгэн надад хамаагүй хүрэх гэвэл би боль гэж чанга хэлнэ. За, сайхан амарсан уу гэгээ? Ахын чамд туслах уу? Ахын дөө зайрмаг идэх үү? Ээж намайг зармаг идэж болохгүй гэсэн. Миний шүд цаарчихсан. Хоёулаа ээжид чинь хэлэлгүй нуучих юм. За тохирлоо шүү. За мэ. Баярлалаа хаа. Энэ бидний нууц шүү. Чамд хөгжилтэй байна уу? Тийм ээ. Тэгвэл хоёулаа бүр гоё хөгжилтгүү. Тэгээл дээ. Гэхдээ ямар тоглоом юм? Энэ бидний бас нэг нууц болог. Чи хүнд чилж болохгүй шүү. За, би хүнд чилэхгүй. За, тэгвэл явцгаая. Нууц учраас нууц газар очих хэрэгтэй.
Хаашаа явна гэж? Энэ бол нууц. Зогс. Ийм зүйлийг нууж болдгүй юм. Наад хүн чинь чамайг хуурж байна. Тэрнтэй хамт явж болохгүй. Үгүй. Би тантай хамт явахгүй. Надад битгий хүр. Тийм ээ. Бид чадлаа. Тэгээ ийм аюултай зүйлийг хизээч нууж болдгүй юм шүү. Харин ч ийм зүйлийг ээж, аав, дотны хүмүүстэй эсвэл цагдаа заавал мэдэгдэх ёстой шүү. Тэгэхгүй бол дахиад өөр хүүхдийг хуурах бол. Тэгвэл би ээжтэй заавал хэлнэ. Харин цагдаад яаж хэлэх юм? Маш амархан. Харилцуураараа 108 гэсэн дугаарт залгахад л хүүхдийн тусламжийн төвтэй холбогдно. Тэнд хүүхдүүдийг аюулд орсон үед тусалдаг, итгэж болох маш олон хүмүүс байдгийн. За. Маш сайн ойлголоо. За найз минь, сурсан зүйлүүдээ хизээж битгий мартаарай. За. Би дараагийн хүүхдтэй туслахаар явлаа. Тэгэлгүй яах вэ? Хизээж мартахгүй. Чамайг хамгаалах хамгийн сайн хамгаалагч бол чи өөрөө юм шүү. Чамд амжилт хүсье. Баяртай найзаа.